Тогтвортой хөгжлийн боловсрол 2 төсөл хэрэгжиж байгаа ерөнхий боловсролын загвар 30 сургуулийн сурагчид 3 өдрийн турш хоорондоо танилцж сургуульдаа хэрэгжүүлж байгаа төслийнхөө талаар мэдээлэл солилцож хөгжилдөн тоглож өнгөрүүллээ. Энэхүү чуулга уулзалтад зөвхөн удирдах албан тушаалтан багш ажилчид оролцох бус сурагчид оролцсноороо илүү ач холбогдолтой байсан талаар хэллээ. Мөн Булган аймгийн Хялган тосгоны дэргэдэх эко цусланг төсөөснөөс илүү байсан талаар бидэнтэй хуваалцлаа. Манай сургууль болохоор Орхон аймгийн 5 дугаар сургууль. Тэгээд манай сургуулийн болохоор эко зөвлөлийн код нь болохоор дэлхийн иргэн гэсэн кодтай. Тэгээд анги одоо шатлалтаа одоо ингээд өөр клубтэй тэднээс нь ингээд хувь хувьдаа одоо хариуцаж дааж авсан ерөн сэдвэр ингээд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд хогоо ангилах, усаа гамнах, тэгээд ерөн тээврийн хэрэгслээс татгалзах гэх мэт тиймэрхүү ерөн нэлээд үйл ажиллагаудаа л ерөн явсан. Тэгээд манай сургууль энэ жил болохоор агаар цэвэршүүлэгч аваад анги төс бүртээ нэгийг тавиад ер нь бол өдөрт ажиллах цагаар нь ажиллуулад ер нь цаг тусламд нь ажиллуулаа сурцсан, хэрэглээ сурцсан, яаж ямар тохиргоогоор ашигладгийг сурцсан мэдээд авчихсан байгаа. Тэгэхээр төслийнхаа хүрээнд бол нийтийн тээврээс татгалзах, хогоо ангилан ялгах гэдэг ийм сайн туршлагууд одоо төслийг бол хэрэгжүүлж байна те. Танай анги болон танай сургуулийн сурагчид одоо энэхүү төсөлд хэрхэн яаж хамрагдаж чадж байна? Хогоо яг ангилж чадж байна уу? Одоо ингээд анги болгоно ингээд тус хогийн савтай ингээд яг дахин боловсруулахгүй гэдэг хогийн савтай ингээд ялгаад ингээд цааздаг нэг боловсруулах компанид одоо тогоо ачуулаад явуулцдаг. Одоо ингээд яг өчигдөр уржигдөр яг анх ирэхдээ бол амар ингээд бишүүрхүү автосандаа дуулахгүй ингээд явжсэн бол одоо ингээд яхад дуу шууган ихтэй тэг ярилцаад нэг юм гоё гэр бүл шиг амар тийм халуун татна. Одоо ингээд аймаг ингээд салаа явна гэхээр амар гоё нэгтэй. Тэгээд арай хуйлчиж байгаадгүй юм шиг санагдаа. Тэгээд яг вэ болдог бол дахиад нэг нилээ тонцмоор л байна. За эко цуслан гэхээр би нөгөө айгүй нэг тийм гэр буудлын шиг бодоод заахгүй. Ер нь бол цуслан гэдэг үгийн хотныг сайн ойлгоогүй юм шиг байгаа. Тэгээд амар тийм эко гэхээр илүү шидийн айгүй шомоол дотороо унтаж болохгүй ингээд ер нь жоохон халуун бөхчөм. За ер нь бол тэгээд идэж уух тал дээр чинь жоохон тиймэрхүү байх юм байна. Тэгээд жоохон сэтгэл хөдлөл жоохон дундуур ирсэн гэж бодлоо. Тэгэл анх ороод ирсэн чинь ингээд ногоон байгууламжтай ингээд өрөөнөө дотор ингээд хор ингээд татсан хүний бид хоргоо тэгээд унтахад ингээд 5 дахь орчныг бидэнд ингээд бэлгэлсэн. Үдийн цагаа ингээд гой сэрүүхэн ингээд орчинд ороод идчихтэй. Ер нь бол төсөөлөөс холд авсан гэж хэлж болно. Үнэхээр би ер нь бол олон удаа туслан явж байгаагүй учраас ингээд ер нь иймэрхүү тусланаас маш их баяртай байна. За энд болохоор яг нийт 30 ингээд сонгосон сургуулиудын маань тус 2 хүүхдүүд ирсэн. За тэгээд тухайн ирсэн хүүхдүүд нь хэдий бид нэг 2хан хонсон ч гэсэн энэ нэг 2 жил найзалсан юм шиг ингээд амар халуун дот найзууд болж чадсан. Бид нэг өдрийн цагаар туслаа танилцуулаад туршлагаа солилцсон ч оройн цагаар ингээ өглөө болгон оройн цагаар би илүү их дотносоод ярилцаад би нэг илүү ойлгодог болсон. Харин үед хүмүүс бид нар би энийгээ мартахгүй тул одоо ингээд энэ цамцаа бол очиод ингээ дахиад өмсөж болно. Тэгэхдээ бид нар тэхийг хүсээгүй. Би нэг илүү санахын тулд ингээд би энийхээ Facebook, Instagram эсвэл хин нэгэн зориулсан сэтгэлийн үг гэх мэт ингээд үгнүүдийг аваад ер нь бол хацгааж байгаа гэж болно. Тэгээ одоо энийг очоо хадгалаад тэгээ одоо сүлжээтэй газар би тэгээ Facebook найзууд болоод юм цаашдаа илүү холбоотой туршлага солилцсон ихээр илүү сайн найзууд болно гэж бодож байгаа. За надад болохоор Хинтээ аймгийн төсөл аюу таалагдсан. Тэр хүмүүс нөгөө үндэсний уламжлалаас эргээгээд бүрээд дээл өмсөөд тэгээ дээлээ сурчлаад дээлээ сургуулийнхаа үүд музей шиг гаргаж тавьсан гэсэн тэр нь их таалагдсан. Ягаад тэгэхээр бид нар бас нэг одоо даяарчлаас болоод уламжлал соёлоо мартаад байгаа. Тэгээ тэрийг бас хэрэгэж авах нь аюу баяртай байгаа. Манай сургууль болохоор доктортой хөгжил боловсрол 2 төслөөрөө 5 төсөл хэрэгжүүлсэн. Үүний маань болохоор үндсэн төсөл маань болохоор ёс заншлын өргөө барьсан байгаа. Ёс заншлын өргөө доторх одоо жижиг наадгай тэгээд имэйл хазар зэрэг болохоор эцэг эхчүүд бид нар бүгд ингээ хандив цуглуулж агаад авсан. Тэгээд бид нар болохоор хүүхдүүд нь технологийн хичээл дээр октод нь одоо ойсон юм уу маа тэгэж ёс заншлын өргөө дотроо тавьсан байгаа. Тэгээд тэрийг болохоор бүгдээрээ ингэж хамтарч хийсэн. Тийм яг үндсэн төсөл байгаа. Тэгээд үүнээс гадна Зүгийн бол клуб, Book Cafe гээд
ерөн зөндөө юм байна. Яг гол үндэс нь энэ. За энэ төслөн болохоор олон зүйлээр онцлог байсан. Ингээд нэгт ингээд эцэг эхчүүдийн оролцоо маш их, тэгээ сургуулийн оролцоо маш их. Хоёрт эко төслөн гэдгээр маш онцлог байсан. Яг үндэ бол ийм эко төслөн бол манай Монголын ямар нэгэн өөр газар бол бэвэл их хурхан байдаг гэж чинь. Манай аймагт бол байхгүй. Тэгэд ирээдүйд яг ийм эко төслөнтэй болоод бүх хүмүүс нь эко байх юм бол үнэхээр гоё юм байна гэж бодож байсан. За энэ туслан маань болохоор ингээд замаа дагуулад маш олон мод тарчихсан. Хүүхдүүд нь тэр модоо гэмтэхүүгээд тэр модоо ингээд тойрж явж байгаа чинь тий. Тэгээ хоёрт ингээд өрөөний хүүхэд болгон хогоо ангилж хайж байна. Хүүхэд болгон хогоо гадар хаяхгүй зөвхөн хогийн савнд хайж байна. Тэгээд мөн ингээд гэрэл тог цахлаанаас их хэмндэг. Тийм учраас ингээд экосистем гэж хэлэхгүй байх аргагүй тасан байсан. Яг үндэ ингээд 6 өөр аймгийн хүүхдүүд байгаа бид нар 6 өөр газар өссөн, 6 өөр орчинтэй, 6 өөр шивцэнтэй ингээд олон хүүхдүүд байгаа. Яг ингээд манай ингээд дадал хинтээ аймагт нэг өөр, хөвсгөлд нэг өөр гэхэд ингээд өөр аймагуудын ингээд ёс заншил тий яг юу хийдгийг ингээд энэ сурахад маш сонирхолтой байсан. Үнэхээр өөр байсан. Бид нартай ойролцоо авах гэж бодсон чинь ингээд хөвсгөл жишээлбэл ингээд сарлагтай тий тэгээд өөрөөсөө савнгаа гаргаж авдаг тий ингээд маш их туршлага хөрөнгөлөх зүйл маш олон байсан. Хялганд ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко туслан анх 15 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр суурин тавигдаж байсан бол энэхүү туслангийн ажлыг дэмжиж тус сумын аж ахуй нэгж төсвийн байгууллага хамтран мөн орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр нийтдээ 50 гаруй сая төгрөгөөр эко туслан бүтээн байгуулагджээ. Мөн энэхүү туслан Хялганд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид өөрсдийн гараар бүтээсэн байна. Тэгээ энэхүү туслан дээрээ болохоор бид бүхэн сурагч эцэг эх багш нар энд хамтын үйл ажиллагаа явуулах, гол нь хүүхдүүдэд энд байгальд нь яг байгалийн ухааны хичээлийг практик дээр амьдрал дээр нь одоо турших зорилгоор энэхүү тусланг бол байгуулсан. Одоо энэхүү туслан дээр бид бүхэн одоо зүгээний аж ахуй эрхлэхээр бас дахин нэмэлт төсөл одоо бичиж явж байгаа. Дээрээс нь энд нарийн ногоо болон бусад энэхүү орн ууланд одоо энэхүү аманд байрлах одоо эмийн ургамлуудыг судлах, энэ байгаль орчинтой танилцуулах тийм үйл ажиллагааны төлөвлөлийн зохион байгуулалт. Тий, одоо ингээд яг туслангаа байгуулад бид бүхэн ингээд байгуулад ирэнгүүт аймгийн маань удирдлагууд дэмжиж энэхүү Галтан ам гэдэг газар маань бол захиргаан байхгүйсэн бол улсын болон орон нутгийн төсвөөс 350 сая төгрөгийн санхүүжилт тэгээд одоо яг ажил нь бол хийгдэж явж байгаа. Одоо энэ 10 сардаа багтаад энэ захиргаан нь бол тавигдана гэсэн юу та төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээд төслөвчөд сургуулийн өөрийн үнэлгээ ингээ хийгдэж ирэнгүүт бидний яг хийх ажлын төлөвлөгөө маань гараад бид бүхэн модны үүсэлгээ одоо яг хийж өрөөрн тариад яг одоо сургуулийн арын талбай дээр бол одоо 10,000 орчим модны үүсэлгээ хийгдчихсэн. Намар бусад уртлын манай Булган аймгийн уртлын сумдууд говийн сумдууд байдаг. Тэгэхээр тэр сумдуудад очиж бид бүхэн мод тарьж өгөхөр бас тэрхүү модны үүсэлгээ хийгээд тухайн сумдын хүүхдүүдэд бас байгаль орчныг хамгаалах, байгаль эхлэхийг хайрлах тэрхүү сургалтуудыг бас зохион байгуулахад модны үүсэлгээ хийж байгаа. Мөн сургуулийнхаа орчин ногоон байгууламж үрдүүлэх үүднээс бид бүхэн одоо коридорт маш их хэмжээний цэцгнүүдийг бас тарьж ургуулж байгаа.